За хаанаас эхлэх вэ? За Калка голын тулаан гэж өмнө ч бас ярьжсэн. Тэгээд Калка голыг алгасан. Тэрнээс хойш пянцдсан тий. Тий, тэрнээс хойш фаст форвард хийчихсэн. Калка голоос хоёулаа нөгөө Болгарын нутгаар дайраад Болгарын нутагт цохигдсон уу, цохигдсон уу гэсэн сэдвээс эхлээл ер нь түргэлцсэн л дээ. Тэгээ тэрээс л явъя да тий. Энэ дэр 1222 оны нөгөө Широны онт улсын нийслэл Шамаханыг сүйтгэсэн тал дээр нэг юм бас них яригдаг үн тэр чиг сонин тулаан болсон юм байна гэж ойлгосон. Махан овоо босгоо энэ төр гэдэг. Тийм ээ, тэр нөгөө аль асирийн номон дээр тэгээ бичсэн. Шамахан гэж нөгөө нефт яруу найрагч Пушкины Алтан дахианы үлгэр билүү. Тэр үлгэрийг санаж байна уу? Нэг Додон гэдэг хаан байж гаад тэгээд Алтан дахиа мань хүнд бэлгэлээд тэгээд тэн дээр чинь мань хүн чинь нөгөө Шамаханы хатантай гэрэлдэг штеп. За тэр Шамахан чинь наад яригдаад байгаа. Азербайджаны тэнд байсан Шамахан гэж хотын хатан хааны гэлж. Нөгөө та ч нөгөө Пушкины үеийн одоо хүн учраас би сайн мэдэхгүй байна. Тэгээ залуучуудаас энэ Алтан дахианы үлгэр гэдэг Пушкин гэж хийгээд дахиад явах юм байх. Гүж классик уншижээ л да. За тэр Шамаханагч яхад нөгөө Кавказыг давж явах үедээ энэ Шамахан хотод эсэргүүцэл илэрхийлээд тэгээ тэр аль асир гэдэг хүн бичихтэй одоо баг 3 давхар байшин тэнцэхээр ийм амтан хүний одоо юу гэх хүүрээр овоо босгож тэр овоон дээр байлдсан тэргээд бичсэн байдгийг ер нь мэдээж тэр хотыг эзэлж яхад бол Монгол цэргийн ялангуяа Сүбэд эженжин их өргөн хэрэгэлдэг байсныг арга бол хашаар гэж. Хашаар гэдэг нь эзлэгдсэн хотуудаас ард иргэдийг дайчилж аваад тэгээд урталтаа бамбай болгож төрдөг. Тэр байлдааны аргыг хэлж байгаа юм л да. Тэр яг нэг Монгол цэргийн цөөхөнч байсан баг. Тэднийх амь насыг хайрлж орноос нь нутгийн нөхдүүдийг оруулж тэгээд тэр дайн байлдаан ашигладаг байсан тийм юм харагдаад байгаа. Одоо тэр Махаавоогоор 3 давхар хүртэл хүмүүсийн хятадчаа тэгээд тэн дээгүүр даваад орцсон гэхээр та тэгвэл энэ кино мэт World War Z дэлхийн дайн Z гэж кино үзсэн үү? Нэг зомбитэй юу? Тий бас үзсэн байна бас. Тэн дээр чинь ингээд хэрэм даваад нэг юунууд ороод ирдэг шүү дээ. Зомбинууд. Тэр шиг зомби Махаавоо гэдэг шиг амар санагдаад байгаа. Ер нь бодит түүх яг тиймэрхүү зүйл болсон гэдэг та хоёр итгэлтэй. Яг тиймэр хажууд нь байсан биш дээ. Би яаж мэдэх вэ? Гэхдээ 3 давхар байшинтай тэнцэх махан овоо босгоо. Тэгээд тэр махан овоогоор ингээд өөрөө авирж гараад дайсантай байлдаад би тэрэнд бол нэг жоохон итгэхгүй л байна. Зөвхөн энийг бичсэн аль асир гэдэг хүний тухай бол би 4-ийн дугаар дээр ярьсан шүү дээ. Ер нь Монголтой холбоотой бүх юмыг муулж яадаг нөхөр байсан юм аа. Тийм одоо хүүхдэд нөхөр угаамаа гэж. Тийм учраас мань хүн бол ингээд сүртэй болгож бичсэн болов гэж би дотор бодож байгаа. Мэдээж одоо хотыг дайрж байгаа нөгөөдөл нь эсэргүүцэж байгаа учраас асар олон хүн алагдсан л үйл явдал болсон баг. Широны онт улс гэдэг чинь одоогоор аль улс вэ? Одоо энэ Азербайджан ягаад тэр Ширвант гэж дайнд чинь болоо дараа нь Алтан орд Илхант улс хоёр тэр Ширваныг булаацалтад байна. Тэгэхээр нөгөө торгоны зам чинь ингэж явж байгаа Каспийн тэнгисийн доогуур ороод Ширваны талаар ингэж нефт гараад тэгээд Кавказыг даваад цаашаа явдаг. Торгоны том худалдааны зам баггүй. Та нөгөө Каспийн тэнгисийн доогуур гэдэг хэрэг доогуур нь урдуур гэсэн. За тэгээ өмнө талаар нь тавиад уучлаа. Тэгээд эн чинь бас нэг Азеруудын домог гэдэг юм шиг нэг Сүбэдийн Эрдэнэс гэдэг нэг бороо өнгөрний алт гэдэг шиг Сүбэдийн нэг баах юм тонж дээр гүржүүдийн дунд ч бий. За. Тий, асар их алт эрдэнэ уулын юун дотор нуусан. Хавцалд нуусан гэдэг. Тэрийг нь одоо 800 жил хайгаалах шиг нь олоогүй л байна да. Байтугай энэ бороо өнгөрнөх хэрэг болохгүй байх чинь. Харин ч морш тас. За, тэгээд дараа нь Калка голын тулаан шууд орох илүү эн чинь Алан Кипчакуудыг буцаход. Тэнд бол одоо Сүбэдийн дипломатын уруухан гарч эхэлж байгаа байхгүй яг тэгвэл нөгөө Кавказыг даваад ороод ирсэн чинь Алан Кипчак, Лизгин гэдэг тэр Кавказын баха өвөг аймагуд нэгдсэн. Өөдөрс нь байлдах гэдэг зогсож байгаа өөрөөс нь хамаагүй болов
давуу хүчтэй цэрэг хүлээгээ зогсож байхаар нөхөр Кипчакуудад илчилгээгээд та бид нэр хоёулаа нүүдэлчээж штэ одоо тэгээд энэ нэг алаан лизгийн гэсэн энэ нөхдүүдийг та нар хаяад яв бид нар та нарт олзноосоо өгье гээд тэгэнгүүт нөгөө төлөвийн шунал хөдлөд хаяад явцсан тэгээд олзоо аваад явж яхад нь монголчууд алаануудыг буцсаход тэгээд Кипчакуудын араас давхиж ороод тэгээд яг өгсөн юмаж буцааж аваад дээрэс нь өөртөөх нь жимийг буцааж аваад ийм болсон. Тэгээд тэн дээр бол Юрий Кончакович, Данило Кебекевич гэдэг одоо Кипчагийн хоёр том хаан халагдсан. Юрка гэдэг бас хүүхдэн чалгдсан гэд байдаг. Тэгээд энэ бас нэг сони юм харуулж байгаа. Тэр үеийн Кипчакууд үнэ алартны шишинтэй болцсныг харуулж байгаа. Юрий Кончакович, Данило Кебекевич гэдэг хүүхдэн Юрка гэдэг байгаа үстэй тий. Тэгэхээр зэрэг бас Христос шишинд орцсон байсныг харуулж байгаа байхгүй. Тэр тулд улсуудаа ингэж мөрөх эсвэл хулигддаг чинь жоохон монголчуудын байлдааны юу жоохон этикетийн тааламжтай зүйл биш. Гайгүй юу? Үгүй одоо тэгээд тэр үеийн талын байлдааны арга тактик юм да. Одоо Европын ойлголтоор бол тэр үед хуурын чухралт чинь бол бас ёс зүйгүй дээ шүү дээ. Ялагдвал ухрах хэрэгтэй болохоос шүү дээ. Гинт ухарж яснаа гинт иргэд дайрж байраад тийм ёс зүйгүй байлдан гэж юу гэдгийг. Тэгэхдээ тэр нь Европын байлдааны этик баггүй. Монголчуудын талын байлдааны этик бол хурамчаар хуран тарж алга болно. Гинт иргэд суглана. Ер нь их төвөгтэй шүү дээ. Цөөхүүлээ байгаа хүмүүс давуу хүчтэй дайсныг ялахын тулд одоо ер нь бүх аргыг хэрэглэнэ л гэдэг одоо философи явж гин гэж ойлгож байна л доо. За үзэгчтэй тодорхой байх үүднээс эн чин Сүбэдэ Баатрын Европ руу исэн анхны Европ руу хийж байгаа анхны дайны тэгээ буцаж байгаа маршрут байхan тийм үү? Цаашлаагүй нааш. Кавказд авч байгаа чи хоёулаа цаашгаа явж байгаа. За. Тэгээ тэндээсээ Крим орж байгаа. За. Одоо Крим Судак шүү дээ. Тэгээ Судакэгч дагаад нөгөө Венецийнхэнд монопол эрх бий болгоод Генуя хотыг хөөж өгöd. Тэгээ хариуд нь Венецийнхнээс баахан мэдээ сэлт авдаг болоод энэ Монголын тагнуулын албаны үйл ажиллагаа Европыг хамарсан том сүлжээтэй болж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээс Оросын мангууд одоо нөгөө Кипчакуудыг өмөрж ирж байгаа юм л да. Тэгээд Галка гол дээр буцаагсан. Тэнд бол дахиад их том байлдааны мундаг арга хэрэгжилж байгаа байхгүй. Хуурамч ухралт гэдэг. Хуурамч за эхлээд нэгдүгürt энийг ярьцсан баха тий нөгөө илчилгээгээд бид та нартай байлдах гээгүй. Ярьсан. Гэхдээ одоо нөгөө задлж ирэх юмнууд байхгүй бол тэрнээс хойш чинь нөгөө хурдалцсан учраас хүмүүс дурамчхан байгаа юм л та. За тэгээд эхлээд илчилгээгээд бид нар энэ половт юу одоо Кипчакуудтай байлдж байгаа. Та нартай байлдах гээгүй. Тийм болохоор зэрэг одоо хоёулаа нийлээд буцахыг эд хөрөнгийн та нар ав. Манай хэд ч бол Иран Кавказаар дайрсан тэр Кипчакуудын хэрэгтэй хэрэггүй юм бол хэрэггүй байхгүй баян болцсон байгаа шүү дээ. Тэгээд олдсон хүмүүсээ Крим тавьчаад Венецийн худалдаачд болгоо зарцсан. Өстө тасархай баян хэдэн нөхөд явж байгаа байхгүй. Тэр нь ч Оросын мангуудын дайрч ирэхэд нэг шалтгаан болсон болов уу гэж би бодоод байгаа. Бөөн 2-3 жил дайн дажин тунд явцсан суларцсан байгаа цэргийн корпус амар олцтой. Тэгэхээр одоо бас сайхан дээрийн төхөөлөмж байна гэж нөгөөдөл нь харсан баг л та. Тэгсэн Оросод элчийн цаазлж хаяад. За тэгээд элчийн цаазлангууд одоо Монголын их засаг хуулиар бол алах яланд онцгойч байгаа шүү дээ. Тэр Оросын мангууд чинь. Тэгэнгүүт Сүбэдэ 2 дахь элчийн хэлгээгээд нөгөөх нь за та нар байлдмаар байна байлдъя гэж хэлээл буцаа явчихж байгаа. 2 дахь элчийн Оросууд алахгүй байгаа. Яг гэвэл тэр хүн чинь ямар нэгэн буруу юм хийхгүй байлдъя гэж хэлчихэл яваад гэж штэ. Тэгээд Оросууд давшиж эхэлсэн. Тэгэнгүүт зам дээр нь ачаа барна. Тэгээд нэг гимбэг гэдэг нэг 1000 ноён ч юм уу 100 ноён ч юм уу нэг хэсэг нөхөдтэй байжгаад байлдаа зүхтааж байгаа. Тэгээд тэрийг цогчоод Мстислав, Химэртэй Мстислав хоошоогоо илчилгээсэн тухай ярьж ирсэн шүү дээ. Өө эдгээр чи яста хариугүй зэвсэгтэй хариугүй унаатай амьтад байна гэж. Тэр санаатай тийм хариугүй зэвсэгтэй хариугүй унаатай амьтад тавьсан баг. Хоёрдугаар шунлын улам хөдлөх гэж ачаа барааныхаа нэг хэсгийг тэнд орхисон бай таарах гэдэг. За Стивен Поу гэдэг Европын их сургуулийн эрдэмтний дэвшүүлсэн таамгаар бол тэр бол гимбэг биш, зэв ноён байна гэсэн. Таамаг дэвшүүлээд байгаа. Тэгээ тэрийг юу гэж тайлбарлаж яах гэхээр
Ямабек гэдэг бол одоо турк хэлний зэв гэсэн үг юм аа. Тэгээд энэ бол зэв ноён гэж би бол худлаа гэж бодож байна. Яг тэгвэл зэв ноён чинь тэрний дараа бас нэр ус нь гараад явдаг. Яг маань хүн бол зарим мэдээгээр 1224 оноос орсон, зарим мэдээгээр 1230 онд нас орсон гэх мэтийн мэдээнүүд байдаг л да. Ер нь энэ байлдааны операциас хойш зэв бол нэг тийм том байлдааны үйл ажиллагаа удирдаагүй. Нэг тийм байдгийг. Тэгээд ухраад ирэхээр зэрэг нөхөр орсуудчаа хойноос нь туугаад ингээд цэргийн цуваа сунна штэ. Тэр чинь 21 ван тэгээд дээрээс нь Хевчагийн хаадын цэрэг гээд амар урт цуу болж байгаа байхгүй. Тэгээд цуврж яхад нь нөгөө хэдий чинь Галка голын ирэг дээр отоонд оруулаад тэгэл өстой нэг ангаар нь буцхол явцсан байгаа юм л да. Нөгөө Оросууд нь болохоор Киевийн их ван Мстислав болохоор ингээд нэг толгой орой дээр тэрэгнүүдээ ингэж үйлж тавиад Вагенбург гэсэн сайз маягийн бэхлээ суудсан монголчуудын араас яваагүй ингээд толгой орой дээрс хараа суугаад юу болох нь вэ гэд тэгсэн нөгөө төрүүлээ дайрч явсан хевчаагуудын цэргийг эхэлж хүнд мөрөн зэрэгээр буцахад нөгөөдөл нь буцаж зогтохтой Оросуудын игнийг нефт одоо сарниулаад тэгээд нөгөө жагсаалаа алдсан Оросууд дээр нь Монгол цэрэг хамж ороод тэгээд ганц хоёр хороодууд нь тийм юу эсрэг зогсох гэж үзээ тэгээд чадалгүй яасан тэгсэн нөгөө Черниговын Химэртэй Мстислав гээд нөгөө дайн дуурайлаад исэн мундаг гар биш тэр чин зогтохтой Калка голоо гарахта бүх завьяштаач яваад гэж байгаа юм. Тэгээд нөгөө үлдсэн Оросууд нь цаатлын ирэг дээрээ голоо гарч чадахгүй. Тэгээд монголчуудад хядуулаад дууссан. Монголчууд нь бол голоо гарангуудаа нөгөө Киевийн вангийн хүрээг бүслээд тэгээд мэдээж одоо тийм хүрээрээ дайрна гэдэг бол их одоо цус асгаруулсан тулдаан болно гэж мэдчихсэн учраас тэр Бродникуудын ахлагч Плоскиня гэдгийг илчээр хэлгээд та нар бууж өгөө цусыг ч насгахгүй гэж амлалт өгсөн байна. Тэгээд нөгөөдөл нь бууж өгсөн. Цусыг насгаагүй. Тэгтээ модон банзан дор хийж байгаа дээр нь найрлж одоо дарж алсан. Энэ дээр бол хоёр юм харагдаж байгаа юм да. Нэгдүгээрт янз бүрийн гэрээ уншихтаа бүх зүйл залтыг харжээ. Тэгэхгүй бол тэрэн дээр чинь янз бүрийн байж болдсон шүү хөдөг. За тоглоом. Нөгөө юугаар бол монголчуудын ойлголтоор бол их хүндэтгэлтэй заасалж байгаа шүү дээ. Цусын урсгалгүй заалсан. Нэгдүгээр, хоёрдугаар амлалтаа биелүүлсэн. Цус урсахгүй гэсэн шүү дээ. Цаазын ял өөрчлөгдөөгүй шүү дээ. Илч халсан халсан цаазын ялтай явуултай. Тэ? Оросуудын ойлголтоор бол тэр чинь өстой пир накасчих гэж ясан дээр найрлсан гэдэг. Оросын түүхэнд бүр ингээ шоконд ороод ичээд байгаа ёстой нэрэ. Ёстой нэг адал боломт болсоод байна гэдэг. Тэр чинь Оросуудаас тэрийг хүүхэлдэйн киноч үлээ кино үзсэн байдаг санагдав. Киноч хийсэн. Хүүхэлдэйн киноч хийсэн. Гэхдээ энэ бол хоёр өөр соёл иргэншлийн хоёр өөр ойлголтол явж гин гэсэн үг л дээ. Тэгээ манай хүн чинь Оросын бүх онгуудын цэргийг цогчоод Оросыг эзлэхгүй. Ингээ явж байгаад нилээн төгч хаад ямар ч хат үлээ нэг хот дээр очиод тэндээсээ буцаа авчиж байгаа байхгүй. Тэгээ тэрийг Оросууд тайлбарлахдаа ингээд Калка гол дээр амар олон хүний халуулаад тэгээд хүч чадал нь хүрээгүй гэж миний бодлоор бол нууц товчон дээр Чингис хаан явхтан даалгавар өгтөө Кевамени Кермэн хүртэл гэж хэлж байгаа байхгүй. Эзэл гэсэн үгтэй байхгүй. Тэгээд нөгөөдөг чи явж байгаад Оросын цэргүүдийг буцахад ер нь ямар хуу нөхдүүд байдгийг мэдчихсэн. Тэгээд ингээ явж байгаад Киев нилээн төгч очин гутаа за хүртэл явсан. Эзэн хааны зарлиг биелсэн гэд буцаа авчиж байгаа. Нууц товчон дээр тэр Кевамени Керм гэдэг юм уу? Тий. Кевамени Керм гэдэг нь одоо түргүүдийн нэрээр Киев утаг тэгж байлаа тий. Тэр хүртэл явах даалгаврыг тэр хүртэл ингээд ингэн тэр газар зүйн байршлын тэр талаар монголчууд маш сайн мэдээлэлтэй байсан байгаа юм. Бүр Сүбэдэ гэсэн өмнө гэсэн үг. Гэхдээ тэгэлгүй яг Чингис хаан чинь нөгөө аян дайнд мордуулахдаа Сүбэдэд 11 иргэн зааж өгч байгаа шүү дээ. Орос, Бажигид гэд Башкириуд, Серкес гэд Черкесүүд, өрчин Асууд, Осетинчууд, Сасууд, Саксинууд, Орос, Унгар гэд Мажарууд гэд ингээд бүр ягаад тэгээд Кевамен хүрхэн Кермэн хүртэл явна гэж. Тэгэхээр зэрэг
тэр даалгаврыг бол маш тодорхой өгсөн мань хүн бол ерөөсөө тэр даалгавраас хажуу тийшээ ямагч хөдлөхгүйгээр биелүүлж штэ. За ингээд орсуудыг банзаар дараад цус урсгалгүй хүнд итгэлтэйгээр цаацалчаад тэгээ дараа нь хайж. Тэгээд тэр чинь Оросд их сонин нөлөө үзүүлчихэж байгаа. Яг гэвэл 21 ван дайнд мордсны 15 нь алагдсан. За 15 хүн алагдсан гэдэг чинь 15 оронтоо суларсан гэсэн үг. Тэрэн дээр 45 өрсөлдөгж гарна гэсэн үг. Тэгээ 1237 онд монголчууд эргээд орж ирэх хүртэл бол Оросод ерөөсөө орондоо эвлэрч чадхаа байлаад бие биентэйгээ алдсаж хядалцаад ээлжилж хотоостойгоо бүр монголчууд орж ирээд дайгаа явж явах хүртэл нэг хотыг эзлэж дагалан тэр байгаа байхгүй. Бас нэг тийм сонин нөлөө үзүүлсэн байдаг. Тэгээд монголчууд бол яг Сүбэдэ-Баатар бол тэндээсээ буцаад Болгарын ижил үүрний балгааруудыг дайраад өнгөрөөд явсан. За тэн дээр хоёулаа төрүүчийн дугаар дээр нэлээд ярьцсан дөө дэлгэрэнгүй тий. Ялагдсан юм уу, ялагдаагүй юм уу гэдэг. Тэр болгарч одоогийн болгартай үндэстэн угсаатны холбоотой юу? Нэг Болгар чинь юу байсан бэхгүй нөгөө Кубрат хааны үед Болгарын их Болгарын хаан тулс гэж байгуулад тэр нь одоо ижил мөрнөөс баг одоо энэ хард ингэсэн хойд ирэх хүрсэн тийм том улс байгуулсан байжгаад дараа нь буцхогдоод 5 хуваагдсан. Тэгээд одоо Аспарух гэдэг тэр Кубратын 5 тийшээ авч явсан. Тэгээд Аспарухх нь авч яваад одоогийн Болгарын нутагт ирсэн нь бол одоогийн Болгар болсон. За ижил мөрөн дээр нэг хүүгийнх нь авч ичээд Камгол энэ төр хавцаа суурьсан нөхдүүд бол ижил мөрний Болгарууд буюу одоогийн татарууд. Одоо Казаны татарууд гэх юм да. Тэдний суур болсон хүмүүс. За энээс гадна Кабардин-Балкарын улсад үлдсэн Балкар гэж байна. Энд чинь нөгөө Болгарын удам гэдэг ч юм уу. Ингээд энэ чинь бас нэг Югослав хувьцаа бас нэг хэсэг нь очсон гэдэг ингэж хуваагдсан байхгүй. Ижил мөрөө ер нь хизэнээсээ дандаа юм нүүдэлчдийн ч юм уу яг уугуул иргэдэггүй оршин суугчдгүй юм зоон юм байна тий. Ижилгөө яла гэж уугуул иргэдэггүй гэж тэр чинь хуучин скифүүд байсан нутаг. Скифүүдийн нутаг юм байна. За ер нь бол хөнөөнөрийн улсаас эхлээд нүүдэлчдийн ноёрхолд орчихсон. Тэгээд эн чинь нөгөө ижил мөрний тал гэдэг их гоё тал нутагтай шүү дээ тэнд чинь. Кубань одоо жинхэнэ одоо Оросын тэр нэг тариалдаг их гоё нутаг чинь одоо яг тэр хавьд байгаа байхгүй. Тэр байтугай одоо ингээд Оросын үлгэрүүдэд гараад идэг Лукоморье гэж одоо Деважин гэсэн утгатай үг шүү дээ. Лукоморье гэдэг чинь. Тэр Лукоморье гэдэг чинь одоо энэ юу нэ хард тэнгисийн хойд ирэх ижил мөрөнтэй залгаа. Ижил мөрний тэр тал нутагтай залгаа хэсгийг Лукоморье гэж нэрлэдэг. Одоо Оросуудын хэлдгээр бол Подрайская землица буюу Деважингийн нутаг гэж нэрлэгддэг нутаг. Тэнд Болгарууд нэг хэсэг байсан, Хазарууд нэг хэсэг байсан. За тэгээд дараа нь монголчууд, аварууд нэг хэсэг байсан. Тэгээд дараа нь монголчууд гэдэг ингээд олон үндэстэн дандаа нүүдэлчд нэрж ирсэн нутаг. Одоос олон үндэстэн угсаатны зоон баг тий. Оросууд дангаараа байхгүй. Дангаараа биш гэхдээ одоо бол мэдээж Оросууд ихэнх нь суурьшдсан л да. Тэндээс чинь нөгөө бус нүүдэлчтэй төрж гаргаад. За ингээд Булгарыг дараад тэгээд 1226 онд Тангуудын дайнд дахиад даалгавар аваа явж байгаа юм байна. Тэгээ манай хүмүүс чинь нөгөө дайнаас ирээд эсээр байтал 1225 он болчихж байгаа. Тэгээд Чингис хаан нөгөө Дундад Азиас буцаад Хорезмод арцсан. Тэгээд Дундад Азиас буцаад за Тангадыг одоо дарнаа. Дайнд явах гэхэд цэрэг нийлүүлээгүй. Тангадууд ишээ болоогүй их ам асуусч зэрэггүй бол дайнд явж яадын энэ төр гэж тий. Одоо энэ нөхдөд одоо юу яана гэд. Тэгэхэд Сүбэдэ бол ээлжид одоо нөгөө алсын рейд гэдгээ хийсэн. Гэхдээ одоо юу гэдэг нь тэр Европ руу хийсэн рейдийн хажууд бол богино. Их амархан байсан баг маань хүнд. Европч бол нийтдээ 7500 км маршрутаар тийм урт рейд хийж байгаа шүү дээ. 7500 км чи дайсны хүн амын тунд дайсгэнсэн хүн амын тунд өөрөөсөө илүү хүчтэй дайсантай байнга байлдаад хангамжийн базаасаа 7000 км-ийн цаа. Тэгээ ялаад ирж шít. Тэр хүнд бол тэгээд Тангадыг ингээд зүүн талаар нь ороогоод зөрчтийн алтан улсаас
цэрэг ирж магадгүй гэсэн хэсгийг таслаад тэгээ тангадын өмнө талаар нь гямлаа уулын билээр дайраад уугартай нийлж байгаа хэсэг дээр нь очиод шар уугруудыг эрхэндээ оруулаад ингээ бүтэн уутлж байгаа байхгүй. Шар уугар гэдэг нь өөр ямар уугар вэ? Муу манайхын дагар орсон уугрууд бас байгаа шүү Аа, дээ. за. Нөгөө худалдаа хийдэг нөгөө Эдикут гээд охиноо Чингис хаан өгөөд миний 5 дахь хүү бол гэдээсэн шүү дээ. Барчук альдаг ингээд. Тэд нар ч бол уугрууд нь тэр гямлаа уулын тэнд шар уугрууд гэж байсан байна л л дээ. Тэгээ тэднийг тасдаж аваад өөрийнхөө харьяат болгож байгаа. Тэд нь ялгаахгүй нэг өнгөт нутнууд өөрөөр хэлбэл Европ цус өдөртэй нөхдүүд үгүй шар гэдэг нь зүгээр эсвэл өөр За шар уугруудын тухай их олон маргаантай асуудал байна. Монголч гэж үздэг улсууд. Тэгээд тэрийг угсаатны асуудал учраас хойшоо шийдэж байгаа юм байна тийм ээ. Гэхдээ нөгөө сүбэдийг хайчих гээд юм л да хоёлаа. За. Сүбэдэг яриг юм шүү дээ. Одоо нэг цаг хүрэхэд бол жоохон сунгах гэдэг л хагтай. Нэг цагтаа багтахгүй. За тэгээд 1227 онд намар их хаанаас орж байгаа. За тэгээд ерөнхийдөө 1227 оноос 1232 он хүртэл за дунд нь 29 онд өгөөдөг хаан ширийн залхад сүбэдэ нэг Монголын нутаг дээр ирж байгаа. Одоо нөгөө уралдаад оролцож. Бусад цагт нь мань хүн одоо нөгөө ирээдүйн алтан улсын нутагт Кипчакийн талд байгаад байгаа. Зэвнээс урцсан. Тэгвэл сүбэдэд тандем болгоод хоёр дахь хүн хөхтэй гэж анжи өгчөж байгаа. Тэгээд тэр хоёр бол тэнд нэг аймаар дайн байлдаа хийгээгүй яг Буртаас, Магшаа, Болгар гэдэг нэртэй хилийн байлдаанууд хийгээд яг бол цэргийн үчиг бага шүү дээ. Байжсэн. Тэгвэл тэнд нэг юм хэл хэрэгтэй. Зүчийн улсыг яг үнэлсэн хүн бол сүбэдэ бол таарч байгаа. Яг бол энэ үед чинь нөгөө хаан ширээ залгамжлна гэд ядсан бат ба шүү дээ. Бат чинь өгөөдөг дагаад өмнө зүгт дайнд яваад байгаа байхгүй. Зөрчдийн алтан улсын эсрэг дайнд яваад байгаа хүн шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр нутаг дээр бол улсыг зохион байгуулалтанд оруулах, улс олгох асуудлыг хариуцж байгаа хүн бол сүбэдэ байгаа байхгүй. Тэр жижиг сажиг дайны хажууд. Тэгэхээр энэ хүн бол дандаа тэгээс сэлмэрхүүлээд явсан хүн биш. Улс байгуулна гэдэг чинь том ажилтай Чингис хааны л хийдэг ажил үсттэй тий. Тэгээд тэрийг хийгээд зөчийн улсыг байгуулад тэнд байгаад байгаа. Тэгээд 1231 онд ухаа өмнө зүг рүү Монгол цэргийг өдөрдөж мордсон доголхуу чирби ноён буцхогдоод тэр үед чинь зөрчдийн алтан улсын Чингохожаан гэж нэг мундаг жанжин гарч ирээд тэр нөгөө айгүй олон жил монголчуудаа байлцаар удаас байлдааны арга тактикийг сураад яаж хөрөн зогсох гэдэг одоо бас нэг ойлголтууд бий болоод тэгээд тэр ч бас нэг авиаслаг улсууд төржил таарна шүү дээ. Одоо их биш биднийгээ одоо 40-50 сая хүн багч тий. Тэгээд тийм нэг жанжин гарч ирээд доголхуу жирбийг буцгсан байна. Тэгэхээр өмнөд фронтын байдал жоохон хүндрэх хандлагатай болоод ирэнгүүт өгөөд сүбэдэг дуудаж байгаа. Юунаас Кипчакийн талаас. Тэгээд сүбэдэг дуудаж авчирж хагаад одоо ерөөсөө зөрчдийн алтан улсыг нэг мөсөн дуусгана гэд тэгээ 3 замаар цэрэг авч ороод одоо голын замын цэргийг өгөөдөө баруун замын цэргийг тулуу зүүн замын цэргийг сүбэдэ ахалж өмнө зүгийн байлдаанд орж байгаа юм л да. Тэгээд нэг хоёулаа нөгөө төрөчийн дугаар дээр Тунгаан бомбд тэрний хажууд нэг буцаагдсан цогтойгүйгээд тэгээд өгөөдөө мань хүний чинь командлагчийн тушаалаа суусч хаях гээд тулуу өмөрөөд гээд нилийн ярьсан да. 1232 онд тулуу нас орсон. Өгөөдөө бол хойшоогоо нутаг руугаа буцаад тэгээ сүбэдэ бол ерөнхийдөө өмнөд фронтын ерөнхий командлагчаар үлдчихэж байгаа. Тэгээ мань хүн ч нөгөө Тунгааныг тойроод кафенд орох гэлгаа штэ. Дийслийн цэцлэг гээд. Тэгээд Тунгааныг тойроод Тунгаанд байсан 100 мянган зэргийг тэр жигтэн бүсэлж хайчаа цаашаага кафенд орох замыг нэг тэнд хоёулаа ингээд тэр хот дээр ингэсэн энэ хот дээр ингэсэн гэвэл нэг баахан ядд нэртэй хот. Тэгээд за эзэлт нь мэдээж ойлгомжтой. Тэгээд нэг иймэрхүү юм яригдах баг. Кафенийг бүслээд тэр үеийн хятадын судруудад бичснийг харахад бол хэрэм эвдэх багжийг бол маш одоо зохион байгуулалттайгаар хэрэгэлсэн байна гэж үздэг. Бүр ингээд судрууд дээр бичсэн ба. Хэрмийн зөвхөн нэг хэсэг рүү 400 одоо
машинаар харуулсан гэж. Тэгээ өдөр шөнөгүй 400 машинаар нэг ханыг балбадах гэж тэр хан хичнээн мундаг хан байсан ч гэсэн цөмөрчл таарна штэ тий. Тэгээд кайфын бол бүсэлтэн дуудсан тэгтээ. Өлсгөлэн болсон. За тэгээд сүүлдээ нөгөө хаан зутагаад кайфинаас тэгээд нэг нөхрийг командлагчээр мэдээчихсэн. Тэгээд ер нь дийлэхгүй гэдгээ ойлгонгуудаа нөгөө нөхөр бол ерөөсөө монголчуудад алт эрдэнэс өгч энэ асуудлыг дуусгая гэд мань хүн бол ерөөсөө хотыг өөрөө дийлэмцсэн баг. Баячуудын гэрт ороод алт эрдэнэс юм болоод яг ч монголчуудад амиж аврах гэж юм. Сүүлд бүр явсаар угаад хааны хатны хүртэл дээрэмдээ хийсэн байгаа шүү дээ. Нөгөө хат нь явж авчихгүйсэн. Хатныхаа алт эрдэнэсийг хүртэл хургааж аваад. Тэгээ монголчуудад аваач тушаагаад тэгээд кайфын бууж өгч байгаа. Тэгэхэд сүбэдэ евро төв рүүгээ илчил гэж байгаа байхгүй. За энэ хот эсэргүүцэн байлцсан. Хятна. Ядах уу гэж. Тэгээд одоо яах вэ хүү гэж яригдсан чинь нөгөө илүүч цай гэдэг хятан зөвлөгөө шүү дээ. Тэр чинь өгөөдөө андгүй болохгүй наадах чинь татвар төлөх хүмүүс эдрийг алахын оронд нэг хүнээс 40-ны татвар авуулмаа гэд баахан тоомоо бодож математик хийж үзүүлээд өгөөдөө энэ зөв юм байна гэд ингээд тэгээд сүбэд бол кайфиныг ядаагүй. Ядлгээрээсөө үлдээгүй. Тэгэхдээ юуны зөрчтийн хааны удмын ванян овгийнхан нэг бол бүгдийг ядаж байгаа. Ер нь тэр бол монголчуудын альч байлдааны дайны ерөөсөө ганц зарчим. Захирж байгаа хааны удмын овгийнхныг бүгдийг яддаг. Дахиж нөгөө өөдөөс нь бослог гаргах хууль ёсны эрхтэй хүмүүлдэхгүй л байхгүй. Тэгээд тэр ванян удмынхныг бүгдийг ядаад тэгээд кайфиныг эзэлчихэд мань үн чинь тэр хооронд бас болоогүй тэр нэг алтан улсаас бослог гаргасан нэг өмнөдсийн улс ч үлээ нэг нөхөр ванян олон ванянуудад төөрж эхэлж байна. Чи тэр солонгосын дайны дугаар дээр нэг ярьсан. Тэн нэг хятангуудаа зэрэгцсэн нэг юм улс байгуулагдсан гэдэг. Тийшээ Гүйг хаан дайрч ороход Сүбэдэ жанжны хүү Урянхтай Гүйг хааны баруун гурлаад тэр дайнд явж байгаа. Тэгээд гэх мэтэр тэгээд Сүбэдэ 1234 онд Алтан улсыг сөнөөгөөд буцаж ирэхэд бол мань хүн тасарцсан нэр хүндтэй хүн ирж байгаа байхгүй. Ер нь эзэнт гүрний дотор баг Алтан ургийн хаан өвдийн дараа орох. Ер нь заримаас нь ч илүү гарах шахав хүн болж хувирж байгаа шүү дээ. Тэгээ 34 онд ирээд 35 онд их хуралдаад дахиад 5 замаар дайнд мордох шийдвэр гаргачихж байгаа. Хамгийн гол нь сүм улс. За сүм улсыг дарж хятадыг бүрэн эзэлж авнаа. За Солонгос чинь нэг бууж өгсөн өгөөгээ нэг заваарсан юм болж исэн гэдэг хоёлаа 40 жилийн заваар л болсон гэж ярьсан шүү дээ. За тэр явж байгаа юм. За тэгээд евро Багдадын халифт улс руу үргэлжлүүлсэн дайн явж байгаа юм. Энд чинь нөгөө Чормагаан нас урчаад Баяжууны орноос нь командлын автсан нэг нь Афганистан руу цэрэг мөрдөж байгаа. Тэгээ хамгийн гол нь Хевчакийн араас баруун зүгийн дайн. За тэгээ энэ дайнд хэнийг явуулах вэ гэхээр мэдээд сүгэд явж байгаа. Тэр чинь урталт нь насар том одоо юу гэх юм бэ тагнуулын дайн хийгээд тэр хавийн хэн байдгүй хин хинтэйгээ муу хин хинтэйгээ сайн хэнийг хинтэй харгалдуулж болох уу хэнийг нь худалдаж авч болох уу тий бүгдийн судалсан нөхөр байна шүү дээ. Тэгээд тийшээ нөгөө хан хөвүүдийг томилж явуулж байгаа байхгүй. Бүр нуус авчин дээр энэ гэд 13 хан хөвөн явж байгаа дандаа айлын Ахмад. Тэгээд тэр нуус авчин дээр бүр бичсэн байгаа цагаатай өөр өгөөдөд хэлж байгаа хгүй. За би Ахмад хөө бүрийгээ явуулъя. Тэ? Бусдууд нь бас Ахмад өвөдөө явуулах гэд. За тэгээд тэр мөнх явж байгаа тулон Ахмад хөө тэ гэд одоо өгөөдөө Ахмад хөө гүйг явж гин гэдэг ч юм уу ингээд энэ олон хан хөвгөж явж байгаа. Энэ хаан хөвгүүдэд ингэж явуулж байгаа нь дарийн утаа өнөрлөх гэдэг юм орч үйлэр эсвэл өөр зорилгоор нэг талаас гэр чинь нөгөө Гевчакийн талд хөхтэй жанжин үлдсэн бас нэг муу жижиг дан хийгээл байгаа шүү дээ. Тэг зөөн зэрэгтэй. Тэр
дайн амжилтгүй болоод байгааг бас хараад байгаа шүү дээ. Танах ялагчихгүй ч гэсэн их ялаа цүүд болж өгөхгүй юм те. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ баруун зүгийн дарагдаагүй улс орнуудыг дарж хэвчээгүүдийг өрөндсаар нь устгаа гэдэг их хааны зарлиг тэнд явж байна гэсэн үг. Хоёрдугаарт нөгөө миний зүгээр харж байгаагаар одоо жишээлбэл Хятадыг эзлээд Хятадын чинь ингээд хан хүүгүүдэд мужаар нь тастаад өчөж байгаа шүү дээ. Жишээл Алтан улсынхан бол одоо зүчийн удмынхан бол 3 муж одоо Хятадд эзэмшиж байсан. Яг гэвэл тэд чинь бүгдээрээ тэр дайнд явж байгаа учраас. Яг тэрнтэй адилхан бүх хаан хүүгүүдийг баруун зүгийн дайнд явуулаад уул нь одоо тогтцсон одоо Монгол ёсороо бол тэрийн бүгдийг бат эзэмших ёстой биш. Тийм дотор чинь гүйг өөрийн эзэмшилтэй болох ёстой гэдэг ч юм уу мөнхөр эзэмшилтэй болох ёстой байсан л гэж үзэж болж байгаа юм л да. Зүгээр анхны мордсон зорилгоос нь авч үзэх юм бол. За энэ чинь ингээд баруун тал руу Сүбэд ээж 3 дахь удаагийн товтлогоонтай аяндан гэж тооцож болох уу? За тийм Кипчакийн талд жоохон байлцсныг оруулж тавцах юм бол 3 болчихж байгаа юм байна. За ингээд 1236 оны энэ Кипчакийн дайн яаж дуусч байгаа вэ? Ихэнх дандаа дуусах гал багш. Чи дахиад шүүмжлүүлээ. Тэр чинь нөгөө дэлхийн түүхэнд бичгтээ ингээ Орос руу орцсон гэж бичээд байгаа. Орос хүртэл чинь болоогүй Болгаруудаа буцах нь тийм ээ. За Башкируудтай бол 10 жил байлцсан гэд би нэг дурдсан. Ер нь байлдахад хэцүү. Монголчууд нэг тийм үр дүнд хүрдэггүй байсан гэж. Башкирууд ч гэсэн тэрэндээ амар юутай тий амархсан. Нэг дээр үе Америкийн нэг онцгой гэдэг мэдхүү. Баригддаггүй яагаад баригддаггүй вэ гэдгсэн чинь үгүй хинж барих гэж хөөцөлдөггүй учраас баригддаггүй байхгүй юу гэж. Тэгээ Башкирууд түүх яг тэр байхгүй. Яг үл чи ингээ харда Болгар гэдэг амар баян одоо энэ чи ижил мөрөн дээр том хотуудтай баян болсон шүү дээ тий. Тэрийг тэр ууланд модон дотор амьдарж байгаа Башкируудаас авъя ч гэсэн их авах юм байхгүй шүү дээ. Тэдрээс харин авах юм байвал цэрэг одоо хэрэгтэй байхгүй тий. Тэгэн учраас Сүвэдэ бол тэнд бас улс төрчмөний мэрэгэн ухаанс илж байгаа. Нөхөр бол Башкирууд дээр очиод Башкирч бас их олон омог аймаг байгаа л да. Тэгээд нөгөөдгч бас очиод тагнуулын ажиллагаа сайн байсан байгаа судлаад энэ омог аймаг бол өдлөхгүй Болгаруудыгаа дэмжих юм байна. Энэ омог аймагуд бол бас тийм биш юм байна гэдэг нөгөөдөл төр очиод би одоо гэрхэн л нүүдэлчд биш тэ хөө хэдүүлээ нийлж аваад баруун дишээ бүр их олцомог олон юм. Хоорондоо байлдах юм байсан гэд. Тэгээд Башкирууд дагаар ороод тэгээ Монголын их зэргийн нэг хэсэг болчихж байгаа байхгүй. Тэгээд Болгарыг өстой нөгөө нэг юу гэдгийг холбоотонгүй болцсон Болгарыг өстой пиргээл олон зэрэг орж ирээд дарж байгаа. Энэ дээр бас нэг зүйл хэлэх ёстой. Энэ Сүбэдэ Баатар Чингис хаан хоёрын зөрж байгаа нэг юм энэ дээр гарч байгаа байхгүй. Жишээл Сүбэдэ Баатар бол Кавказыг бүр 1222 онд Кавказыг давж байхдаа хамгийн анх орон нутгийн одоо ураг хүчит гэж хэлгээд хайштай ураг хүчит гэж хэлсэн ч болох байх та тий. Тэр нөхдүүдээс цэрэг бүрдүүлдэг арга тактикч хэлсэн байхгүй. Гүржтэй байлж байхдаа урдталтаа бол алка билүү алкуш билүү курдын ноён курдүүд одоо энэ нөгөө турк мөрк сирд буюу болоод байгаа нөхдүүд шүү дээ. Тэд нар чинь монголчуудын талд ороод тэгээд төрүүлээ байлдчихсэн. Тэгээд мань хүн чинь тэрүүгээр явахдаа ер нь өөртөө нэгдэг гэсэн нөхдүүдийг зэрэгтэй аваад тусдан зэргийн бүрдүүлээд тэгээд урталтаа оруулаад ингэж байлддаг арга тактик нэлээд хэрэгжилж байсан бол мань хүнийг тэр аянаас буцаад ирэхтэн Чингис хаан зэмлсэн байгаа байхгүй. Ер нь тэг эзнээсээ уруулсан нөхөр бол найдваргүй шүү дээ. Яг жимнүүд авч идэв гэж. Тэгэхээр Чингис хаан бол зарчим яриад байна шүү дээ. Уруулсан хүн бол эзээ чинь хань болохгүй гэж. Сүбэдэ Баатар бол прагматизм гаргаад байгаа байхгүй. Гэхдээ тэр яг вэ? Одоо энэ байлдаанд энэ нөхдүүдийг урдаа оруулаад байлцсан дээр. Торгуулийн сумаа хийлгээд. Торгуулийн сумангаа хийлгээд энэ ч Монгол хүнийхээ амийг хайрлаж ийн гэдэг ч юм уу. Яг тэрнтэй адилхан бодлого, адилхан юу вэ? Тэгээд эн чинь цаашаа явах тусам ягаад Монгол цэргийн игнээ одоо цөөрөхгүй байх гэхлээр Башкирууд ороод ирнэ. Дараа нь Мордва ч бас хоёроо өгчөж байгаа. Эрзэ Могшаа гэдэг. Тэгээд Могшаанууд нь Монголын талд ороод манай цэрэгт ороо явчихна. Эрзэнүүд нь дарагтад явцсан гэдэг ч юм уу. Ингээд нөгөө цэргийн тооч улам ихсэл явчихж байгаа байхгүй.
Тийм учраас Оросууд чинь нөгөө монголчууд ирж ийн гэж ойлгохгүй татарууд ирж ийн гэж ойлгоод байгаа нь тэр нөхдөл чинь нэгдүгээр гинэд явж байгаа шүү дээ. Эхний игнэд хамгийн их хохирол үзэх игнэд нэг талаас нөгөө талаас хамгийн их баяжих игнэ явахгүй. Дөрүүл дээрэмдэн шүү дээ. Ер нь бол тийм нөхцөл байдалтайгаар. За тэгээд 1237 он болж байгаа. Оросын онцлсууд руу ирж байгаа. Тэгээ энийг ингээд Оросын түүхэн чи тэр нөгөө Калавратын тухай кино ярихтаа нэг амар сүртэй юм болсон гэл Оросууд ингээд амар дүрслээл. Тэгэл энэ тухай Оросуудын бичсэн түүхийг унших юм бол үгүй өстой энэ дэндгүү дайнд чинь болоо хатуулга тагштайгал зүгээр л ингээд нэг л царцаа шиг олон монголчууд орж ирээл гэл ингээд тий. Яг Байлдааны операс талаас нь хараад үзэх юм бол тэнд нэг тийм сүртэй юм байхгүй. Ер нь бол хойд Оросыг эзлэх 5 сарын Байлдаанд л болсон. 5 сарын дотор хойд Оросыг бүх онт улсуудын эзлээд нуг дарчиж байгаа. За энэ яаж нуг дарж ийн гэхлээр зэрэг үндсэндээ бол Сүбэдэгийн тэр цэргийн тактикийн төлөвлөлт тэр мэрэгэн ухаантын харагдаад байгаа байхгүй. Яаж байгаа юм бэ гэхлээр мань хүн бол гол хүчийг Байлдаанд өрн дуудаж гаргаж ирж чадчих. Тийм учраас тэр Ирзаныг дайрч байгаа. Ирзанд баахан дуу шууган болж штэ тий. Тэгэнгүүт нөгөө Ирзаны ван чин тал тийшээ гэлжилгээд ой тамны ирээрээ туслаарай. Тэгэд Ирзан ч яг ерөөсөө хэд хоногийн дотор эзлэгдээ дуусчихж байгаа. Тэгтэл нөгөө Ирзанд туслахаар нөгөө Владимирийн их хүнд улсын цэрэг ирж байгаа байхгүй. Тэгэд 1 сарын дундуур болдог коломны тулалдаан гэж тэнд бол хойд Оросын зүүн хойд Оросын вант улсуудын ер нь гол хүчийг буцагчиж байгаа. Тэр их том тулалдаан болсон. Чингис хааны отхон хүү хүлгэн тэнд алгадсан. Олон хатнаас төрсөн байна. За тэгээд гих мэтийн тэр чинь бас ханхуу алгадна гэдэг бол бас нэлээд ширүүн тулалдаан болсон болж таарах гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэнд тэр хүчийг буцаагсны дараа өөр ерөн тулалдаан сүртэй тулалдаан болоогүй. Нөгөө нийслэл Владимир Лун Монгол цэрэг давшаад очиход нөгөө Юрий ван хотоо орхиод би цэрэг цуглууллаа гэдэг. Цэрэг цуглууллаа гэж явж байгаа чинь цэрэггүй болцол гэсэн үг шүү дээ. Тэгээ сийт хол дээр очиод дүү мүү нартаа илчилгээгээд али наашир гээд цэрэг татах гээд тэнд сууж байгаа. Тэр оронд нь Владимирийг эзэлж хийчихэд тэгээ Владимирийг эзлэнгүүтээ цэрэг ингээд 7-8 хуугчиж байгаа хгүй Монгол цэрэг. Тэр юуг харуулж байгаа гэхэлэр Сүбэд айл хэдийн тагнуулахын мэдээгээр одоо эсэргүүцсэн байлдах том хүч байхгүй болсон гэдэг юм чинь гэсэн үг. Тийм учраас чи тэр хотыг эзэлж, чи тэр хотыг эзэлж, чи тэр хотыг эзэлгээд цэргүүдээ хуваагаад явуулчаад ганцхан том хүч Бурундай найны удирдлагаар сийт хол дээр байгаа. Юрий их вангийн зэргийг очиж буцах гэж явуулчихж байгаа. Тэгээд тэр чинь тэр уулын сийт хол дээр аминдаа нуугдаад нөгөө туслах хүчээ хүлээж байгаа хүн шүү дээ тий. Тэгэхэд Бурундай найны зэрэг гинтгэн дайрч ороод тэр дор нь устгаад Юрий ванг алаад ингээд ерөнхийдөө хойд орсон. Байхгүй болчихж байгаа. Тэр галдан шатаагаад байгаа нэг хот дээр яваад очихлоор нөгөө хотны эсэргүүцэл үзүүлвэл галдан шатаагаад эсэргүүцэл үзүүлэхгүй бол болж гин гэж аваад. Жишээл одоо Суздал бол богд өгсөн. Ямар нэгэн асуудалгүйгээр. Жишээ Владимирийг бүсэлсэн байж байхдаа Суздал хот руу цэрэг илгээгээд нөгөөдөл нь за та нарыг гадаагаар орлоо гэд ингээ богд өгсөн тэгэл асуудалгүй. Новгород Новгородын тухай чивтер Александр Невскигийн дугаар дээр нэг ярьсан баг. Тийшээ явж байгаад Монгол цэрэг буцсан. Тэгээд Оросууд тэрийн одоо монголчууд хүн өч муудсны хавруулаа шавар шавхаа гэснэ гэж шиг. Ямар модны хувцас хүмүүс ч уусаад байна шүү дээ. Тэр шавар шавханаас морьтой цэрэг юу лайв гэж. Ер нь бол Новгородын их ван Ярослав бол монголчуудтай тохироо хийцэл гэж ойлгогдоод байна. Тэр нөхөр чинь довтлогоо эхлэхэд Киевийн ван болцсон сууж байгаа хүн шүү дээ. Ярослав чинь. Тэгэнгүүтээ Киевээ орхиод мань хүн Новгород яваад гэж байгаа байхгүй. Тэгээ тэр дайн дажин дундуур Новгород руу мань хүн яаж хүрв? Бас сайн дээ. Тэгэхээр тэр Монгол цэргийн дундуур нэг алтан гэргээ эмэргээтэл явсан бол таарах гэдэг. За би тэрийг үзээгүй учраас мэдэхгүй. Гэхдээ асуулт мөн үгүй л мөн. Хоёрдугаарт мань хүн Киев ч одоо хамгийн том хот нь шүү дээ. Тэрийг яагаад орхио явчихж байгаа. Яг тэгвэл мань хүн шууд ойлгож байгаа байхгүй. За одоо монголчууд бол Киев рүү орж ирнэ. Киев бол Оросын нийслэгээ тооцогдож байсан учраас гарцаа байхгүй энийг эзлэнэ. Тийм болохоор би Новгород руу буцъя. Тэгээд Новгород очиод монголчуудтай хилцээ хийсэн байна л гэж би таамаглаад байгаа. Гэрээнийх нь хувь алга.
процессыг харахад тэгж харагдаж байна үү? Зураглалын. Тэгээд тийшээгээ явуулгүй яваад өгч байгаа хоёрдугаарт нөгөөдгий чинь Батхан чинь нөгөө Европын дайныг дуусгачаад Сарай Батууд ирээд сууж исэн нөгөө Ярослав чинь дахиад очингууд нь чи бол Оросын их вангуудын Ахмад гэж тавьчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр тохиротой байж ажилтдаг энд. Нэг даалгавар алгасчлаа. Тэр нь болохоор энэ Кипчакуудаа 3 дахь дараад нь ч устгаагүй юм уу гэдэг шууд Оросын дайнд руу орчих шиг боллоо. Тэр дахиад стратеги төлөвлөлтийг харуулж байгаа. Кипчакууд чинь Калка гол төр Оросуудтай нийлж байлдаад Оросуудын ялгдахыг үзээд за энэ бол өмөрч хамгаалах нөхөр биш байна гэдгийг ойлгонгуудаа нөгөөдөл чинь цаашаа Унгарлоо зүгтайгаа явчихж байгаа шүү дээ. За тэгээд одоо ингээд чи ижил мөрөн хавьяас Унгар руу орё гэвэл уул нь өмнөд Оросын нутгаар давшиж орох хэрэгтэй тийм үү? Тэгжээж Унгар хүрнэ үстэй. Гэтэл маань хүмүүс чинь зүүн хойд Орос руу их л дайрч байгаа. Яагаад гэвэл тагнуулын мэдээ маш сайн байгаа учраас за энэ вант улсуудын дундаас хамгийн хүчрэх нь Владимир их вант улс байна. Зүүн хойд Оросын. Энэ нөхрийг эхлээд дарж авахгүй бол дайрж итэл гинтхэн хажуу хавиргаар сүлбэд ороод ирэх магадaltaй байна гэж үзсэн учраас эхлээд зүүн хойд Оросыг дайраад тэгээд дараа нь 1240 онд өмнөд Оросын вант улсуудыг эзлээд Унгар руу гарч байгаа байхгүй. Энэ дунд хүмүүс нэх анзаардаггүй багт гэхдээ Сүбэдэ Батрыг харуулсан бас нэг үйл явдал болж байгаа. Энэ хоёр дайны чинь голд нь нөгөө Батгүйг хоёр муудалцаад тэгээ гүйг бүргийн хоёр чинь цэргээ аваад нутаг уцчихж байгаа шүү дээ. Яг өгөөдөө хааны тушааснаар гэж байгаа. Тэгээ эрэхт нь өгөөдөө хаан гүйгийг их зэмлсэн ингээд нууц товчон тэр бичээстэй байдаг шүү дээ тий. Тэгэхэд өгөөдөө гүйгийг зэмлэхдээ чи Орос хвчаагуудыг дарсан. Би одоо юуг нь нууц товчоо гардаар хаалга. Зүгээр утга нь ингэж хэлж байгаа байхгүй. Чинийх Орос хвчаагуудыг сайндаа дарцсан гэж бодоод байгаа юм. Та нар бүгдээрээ олуулаа явж Сүбэдэ Батрын талбан дор явсан байж гэж. Тэгэхээр зэрэг тэр 10 хэдэн хан хүүгийн чинь үнэн хэрэг дээр толгойлж байгаа нь Сүбэдэ байгаа байхгүй. Тэгээд тэр чинь бас Ипатьевын цаглуур бичгтүүлүүдээ Сүбэдийн тухай бичгтээ хааны удмын биш мөртөөнөө хан гүйттэй адилхан гэрхтэй гэж бичээд байгаа. Тэгэхээр зэрэг мэдээж одоо тэр залуу хүүгүүдийн хажууд тэр олон дайнд орцсон Баатар Жанжин Сүбэдэ Батрыг бол сонсон шүү дээ. Хан гүйттэй адилхан эрэхтэй бүр өгөөдөө хаан бол бүр тэрнээс дээшигээ тавьж үзэж хэлж байгаа байхгүй. Тэгээд дараа нь өмнөд Оросд бол за Киев Чернигов хоёр дээр л тулдаан болсон. Өмнөд Оросд ерөөхдөө Киевч тэр үед их суларсан байсан дөө. Тэгээ гол хүчин Чернигов тэгээд Галиц Волыны вант улс гэж байсан. Галиц Волыны нөхдүүд бол цухтаагаад Унгар алгуулсан. Монголчуудыг ирэхээс өмнө. Киевт Черниговын Мстислав гэдэг ван байсан. Нөгөөдөг чинь бас хаяад Унгар цуцсан. Тэгээд Киев бол өөрөө л эсэргүүцсэн ард иргэдэнд тэнд байсан цэргийн нөхдүүдтэй нийлээд гэдэг ч юм уу. Тэгээд Чернигов ч гэсэн бас мөн тийм байдалд орсон баг. За тэгээд тэндээс эхлээд одоо нөгөө гол зорилго Унгарт байгаа хвчаагуудыг устгах ажил руу орж байгаа юм да. Хоёулаа дуусах яагаачгүй байгаа штэ. Цаг зүгээр үз. Чи дараа нь тэгээд цаг боллоо гэж цагнаад идэх шүү. 3-2 нь дуусчих шүү. Тэгээд 3-1 нь үлдсэн одоо. За баг зэрэг хордон довтлоод энэ ч одоо уртын маршрутаа рейдэ жоохон бохинсгмаар. Одоо 3 нэвтрүүлэг бол бүр хүн залхах байхаа. Эндээ багтай. Тэгээд за Европ руу орж байгааг ингээд Польшийн судлаачид, Германы судлаачид гэмэд тэдэр бол Польш, Герман руу орж ирээд гээл. Унгарууд бол бидний рүү орж ирээд гээл ингээл бичээд нь шүү дээ тий. Үнэн хэрэг дээр Европ орж байгаа 3 замын цэрэгчин тусын зорилготой. Польшоор орж байгаа орд эзэн, Байдар, Бурандайна ингээд энэ цэрэг ерөн зүгээр одоо байгаад байгаа мэдээнүүдийг үзэхэд нэг 12 мөн 13 мянга цэрэг л явж байгаа байхгүй. Тэгээд эдгээр чинь яаж байгаа юм гэхэлэр их баг Польшийн вангууд энэ чинь бүгдээрээ Бела вангийн хамаатнууд Европ, Дорнод Европ хэд чи хоорондоо бүгд ингээд юу ячихсан. Одоо хоорондоо ураг болцгоцсон. Тэрийг монголчууд судлаагүй шмөр маш сайн судалсан байж байгаа. Тэгээд тэндээс тусламж ирэх учраас тэнд тэднийг одоо зогсоож зогсоогоод тэнд нь уйх хэвээр цэрэг явж байгаа байхгүй. Амар амжилттай байлда буцагчж байгаа болохоос ш. Ер нь бол тийм зорилготой орцгоосон нөхдүүд энэ
нөгөө өмнө талаар нь орж байгаа хадаан бүрий энэ төр бол явгаар өмнө талаар одоо валлаах одоогийн малдаа үрмийн нутгаар орж байгаа тэр чинь өмнө талаас нь орж ирэх хүмүүсийг хааж тусламж ирэх гэдгийг хааж байгаа байхгүй. Тэгээд хийн Бацруудын хоёр бол чигээрээ одоо Карпатын нурууг давж орж ирж байгаа. Ийм дүр зураг харагдаж байгаа. Тэгээд товчлоо доо тэгээд энэ дээр нэг хэд хэдэн сони юм гарна. Нэгдүгээрт за Лигницэд одоо Польш Германы зэрэг ялагдсан гэдээ яриад германчтай нэг олон байгаагүй болбоо. Яагарх байхгүй Чехууд туслахаар ирж исэн их баг Польш Молш Силез гээд тэр үедээ Польшийн их манд улсын бүрэлдэхүүнд орж исэн армууд цуглаа. За нэг хөлсний германууд Тевтонууд бол байсан юм шиг байна. Тэгээд тэд нэр буцхагдаад өнгөрчихөж байгаа. Хоёрдугаарт нөгөө балахаар урсан хадаан чинь тэр хоёрыг бараг эсэргүүцэлгүй шахуу бүгдийн цохиж явсаар байгаад Унгарыг өмнө талаар нь ороогоод өмнө талын хотуудыг нийцлээд Бат бол Карпатыг даваад Шибан хоёр Карпатыг даваад явсан. Сүбэд араас нь үндсэн хүчтэйг явж исэн баг. Тэгээд тэнд дахиад нөгөө мундаг арга хэрэглэж байгаа шүү дээ. Шибаны анги бол бүр явсаргаад Пешт хот дээр хүрээд ирж байгаа. Будапешт гэдэг чинь нөгөө голын энтлийнх нь Буда энтлийнх нь Пешт шүү дээ. Пештийн хан дээр ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт Унгарууч үгүй яа болоод цэрэг цуух болоод ингээд дайраад ирэнгүүт нөгөө ч ухарч байгаа. Бөөр ухарсаар хагаад шаяа гол хүртэл бүр Унгарын бүр баг хил хүртэл ухарчиж байгаа байхгүй. Тэгээд тэр нь чинь нөгөө цэргүүд чинь нэхэж яваа цэргүүд нэгдүгээр ядарна, хоёрдугаар цуун гэх мэтийн ажил. Тэр бол ингээд явж эхэлж штэ тий. Тэгээ шаяа гол тэр ирснийхэн дараа Батхан яг голоо гаталчиг өөдөөс нь шулуун цохилт хийгээд сүбэд тойроод гармаар гарч хажуу талаас нь дайрч байгаа. Тэгээд юунууд Унгарууд бол нөгөө тэр үеийн байлдааныхаа журмаар ийм бэхэлсэн лагер хийдэг тий. Тэгээд нэг амар их цэрэг татцсан бэхэлсэн лагераа хийсэн тэр нь ингээд их шаваарлцсан юм болсон гэж тэр үеийн их сурвалжууд бичиж байгаа. Тэгээ монголчууд өгч ирээд нөгөө галцсумар харваад лагер дотор нь гал гарсан нөгөөдөл чинь ингээд нөгөө бие биентэйг мөрөглөсөн барьсан. Ер нь их хүнд юм болсон байгаа юм л да. Гэтэл монголчууд яаж юм гэхэлэр юугаа нөгөө их амын арга хэрэглэж байгаа. Нөгөө ингээд үргэлэг хийж явсаар байхад ингээд хумаад тэгээд ганцхан газраар гарцуулдээ тэгээд тэрүүгээр зурхаар нь шилж байгаад харвж одоо ан хийдэг штэ тий. Яг тэр арга хэрэглээд нэг жоохон зай үлдээчихэд тэгэнгүүт нөгөө сандарсан нөгөө хүрээнд нь гал гарцсан бөөн сандарсан нөхдөд тэр цаврхаагаар гараа цутгахт нь нөгөөдөл нь араас нь нэгээр нь цувруулаад хятсан баам л да. Тэгээд тэнд Унгар Австрийн цэргүүдийг монголчууд буцагчиж байгаа. За Белахан жаахав тэгээд зугталцсан. Тэгээд Белагийн араас хадааныг корпустэй нь явуулж байгаа. Тэгээ энэ корпус чинь ингээд явсаар байгаад баг Итали урж байгаа байхгүй. Хорватын Загреб хотыг эзэлж тагаад баг Итали урж байгаа. Хоёр юм. Ихэнх түүхчд Европын түүхчд бол 1242 онд Өгөөд хаанаас орсон гэдэг мэдээ ирээд их зэрэг буцхулсан гэж ингэж тайлбарладаг. Хоёр дахь нь монголчууд ингээд дайрч яваа зарим одоо толгойн анги нь бүр Вен хот руу дөхөж ирж байгаа шүү дээ. Австрийн. Тэгээ буцчихж байгаа. Ягаад гэвэл монголч одоо нөгөө тэр цаана нь бол ариун Ромын эзэнт улс гэдэг Герман үндэстний ариун Ромын эзэнт улс гэдэг их Карл хааны байгуулсан улс ч юм байж байгаа шүү дээ. Тэрнтэй байлдах нэгдүгürt бас их хуралтай бол тийм шийдвэр байхгүй. Их хуралдагаас ямар шийдвэр гарсан бэ гэхээр Кавчакуудыг даран сонио гэдэг шийдвэр гаргасан. Кавчакууд нь Унгараас цухтаагаад Болгар яваад гэсэн. Тэгээд цаашаа тийшээ нөгөө ариун Ромын эзэнт улс руу орсон бол араас нь бичгнэх байсан баг тий. Хоёрдугаарт одоо зарим түүхч ч гэсэн энэ таамаглалыг дэвшүүлээд байгаа. Энэ тэр үеч нөгөө Европчин Гвельфуд Гибелинууд гэдэг Ромын папламыг дэмжигчид ариун Ромын эзэн хааныг дэмжигч гэдэг хоёр хуваагдсан байл шүү дээ. Хоорондоо муталцдаг.
хин Бэла хаанч нь бол парламент талын хүн баггүй. Тийм учраас нөгөө Фридрих Когенштауфен гэдэг нөхөр биш үү нөгөө Ступромунди ертөнцийн гайхамшиг. Тэр нөхөр чи бол зөв энийг цогч явах хэрэгтэй гэж суугаад ирснээс гадна Баттай тохиролцоонд орсон байсан болов уу гэж таагаад. Яг гэвэл Бат чи айгүй цэвэрхэн хэлээр нь яваад гэж байгаа байхгүй. Тэгээ цаашаа орохгүй. Тэгээ яг Болгар руу дайрж ороод Болгард байсан гэрчаакуудыг бүгдээр ингээл буцхоод олзлоод ядахын нэтэд тэгээ буцаад явсан. Сүүлд нөгөө айн жалуутын тултанд Монгол цэргийг буцагдаг мамлюкуудын жанжин Бейбарс гэдэг чинь тэр үед Болгарт Монгол цэргийн олзонд ороод тэгээ боолголж зарагтаад Египт ирсэн юм байна. Надад ч нэг дахиад тустай кино юу гоё дуусахгүй тий. Тийш үү. Кино зохиолыг бичиж болно. Хийх хүмүүс үйл хэлээр гэдэг чинь. Танд үс тийм санал тавьчихсан байл шүү дээ. Кино зохиол бичээсэн. Тэр мөнгөний гаргахгүй саналч та зөндөө байна. Тэгээ буцна гэдэг нэг Гүйг хаан ширээн цугалсан учраас буцаж гин үү? Би бол нэгдүгürt их хуралдаагаас тавьсан зорилгоо биелүүлсэн. Хоёрдугаарт нөгөө их хаанаас орчаад их хааны оронд хаан ширээн хүн хэн суух вэ гэдэг асуудал гарч эхэлж штэ. Тийм учраас Бат өөрөө тэр хуралдаад очиагүй штэ очихгүй гэж өөрөө өвчтөе зовлонтой гэдээ очиагүй. Тэгвэл мань хүмүүс нутгийн голд байж цэргийн хүчээр жоох нутгийн гол руу татахгүй бол араас ороод ирэх вэ гэдэг болгоомжлол бол байсан. Гүйг хаан ч гэсэн хаан ширээнд суугаад хамгийн түрүүчийн хийсэн ажил баруун зүг рүү мордсон штэ. Тэгээд одоо зарим нь анд мордсон гэж тайлбарладаг явдалч би зарим нь баруун зүг рүү бүр Батаас цаашаа одоо нөгөө хүлгүүгийн аян дайныг хийх гэж юм гэж хэлдэг хүн би гүйг Баттай байлдах гэсэн юм гэдгийг хэлдэг хүн би. Тэгээд тэр хүн чинь яахыхаа хэлэлгүйгээр Twitter дээр бичлэгүүгээр нас барцсан гэж тэгээ өнгөрцөн байна. Таамаг л хэлэхгүй бичиж байгаа. Гүйг хааныг залрахад бас тодорхой оролцоотой байсан учраас ирж гин үү? Сүбэдээ юу? Би бол биш дээ. Энэ дээр хоёулаа зөвхөн тэр жанжин цэргийн жанжин гэсэн утгаар нь биш. Энэ дээр Сүбэдийн одоо улс төрчин ур чадвар гэдэг асуудал гарч эхэлж байгаа. За. Манай хүн бол ингээд түүхийг харах юм бол ингээд энэ тэнд байлдал яваад байгаа хүн байгаа үстэй тий. Нэг данаас ирэнгүүт нь миний өгшөн одоо тийшээ яваа гэл ингээд явуулаад байгаа. Тэгсэн мөртөө энэ хүн чинь за бүр хар багасаа эхлээд хаан хөвгүүдийн аламжлан хүмүүжүүлэгчээр томилогдсон. Тэ Чингис хаан өөрөө томилсон. Тэгэхээр энэ хүн бол за зүч, цагаатай, өгөөдөө, тулуу дөрвийн багш. Тэ. За тэгээд дараа нь эн чинь баруун зүгийн аян дайнд нөгөө баахан хан хөвгүүд явж байгаа шүү дээ. Тэд нар чинь бүгдээрээ Сүбэдээ багшаа гэж харж байгаа шүү дээ. Одоо тэдний хүүхдүүдийнх нь багш болж эхэлж байгаа байхгүй. Ер нь бол. Тийм хоёрдугаарт энэ үед бол Урайхтай гэд хүн Мөнх хааны хишгтэн зэргийн жанжин болчихж байгаа 25-тай. За мэдээж аавын нөлөө орсон бохоо 25-тай залуу тий хангууны хишгтэн зэргийн жанжин болно гэдэг бол жоохон нөлөө орсон байгаа бах. Тэгэхдээ эн чинь ордон дотор хүүн байгаад байна шүү дээ. Тэр ордонд юу болж байгаа хингийнхээ эсрэг ямар хор найрж чинь бүх мэдээлэл очиж исэн л гэсэн үг шүү дээ. Тэгэхдээ яг одоо ингээд өгөөдөө удмынхан тулуу удмынхны хооронд зөчөө удмынхан гэдэг эдний хооронд зөрчил гараад эхлэхэд Сүбэдээ бол тулуу зөчийнхний талыг барьж исэн юм байна гэж надад харагдаад идэг. Яг тэгвэл хүүн мөнхийн хажууд байгаад байна шүү дээ. Тулуу удмынхан тийм. Хоёрдугаарт Сүбэдээ ч өөрөө Баттай хамт байгаад байна шүү дээ. Тэр хаан өвгөдөө хэрүүл болоод Гүйг бүр хоёрыг буцахад бол одоо Сүбэдээ бол буцахгүй байгаа шүү дээ. Яг л хуралдаан шийдвэр цаашаа дайнд явуулсан болохоос биш. Энэ хэдэн бацаанууд хэрэлдээд хэсэг бацаанд нь уурлаа буцаа явахад бол Сүбэдээ тэрийг тоохгүй. Нөгөө талаас мань хүн чинь Баттайгаа үлдээд байгаа үстэй. Тэ. Тэгээд нэг тийм байгаа. Тийм учраас мань хүн хуралдаад ирдэг нь бол бараг орд эзэн тэр хуралдаад очсноос илүү том нөлөөтэй байхгүй. Орд эзэн бол яхаа зөчөө удмыг төлөөлж ирж байна. Тэгтээ тэр чинь зүгээр л нэг ханхуу штэ. Гэтэл Сүбэдээ бол бүгдээрнийх нь багш хүн сууж байгаа штэ.
Тэгээд тэр хүн чинь энд мэдээж алтан уургийн хүн биш учраас тийм идэвхтэй зохион байгуулалтанд ороогүй ч гэсэн ер нь хараад байхад нөхөр бол нэг тийм сөрөг хүчний цугларах төв маягийн болчих гээд байсан юм шиг. Тийм учраас ерөөсөө маань үнийг тун хөдөлгөө өмнөд сүм улсын дайнд томилоод явуулчихж байгаа. 71 наст хүрсэн байсан юм байна. Тий 71 настай болсон 1247 илүү 8 онд. Тэр чинь одоо 71-тэй хүнийг дайнд явуулна гэдэг бол эндээс л хол байлгаж үзнэ надхагаал гэдэг юм болсон болов уу гэж би тааж байгаа байхгүй. Тэгээд тэр дайнд бол мань хүнийх актер идэвхтэй ч яваагүй. Яг цэргийг удирж явсан нь бол Тангадын цагаан жинжин байсан л да. Мань хүн одоо нэг тийм цэргийн зөвлөх гэх юм уу, одоо альсгүй дээдлийн даргаанч гэх юм уу. Нэг тийм байдалтайгаар тэр дайнд оролцоод тэгээд тэр дайнч дөнгөж байлдааны ажиллагаа ид явах гэсэн чинь гүйг нас орсон 1248 онд. Тэгээд гүйг нас орчхаар угаасаа хаанаас орохоор бүх байлдааны ажиллагаанууд зогсдог. Тийм уламжлалтай байсан. Тэгээд байлдааны ажиллагаа зогсохоор нь Сүбэдэ буцаж ирсэн л байх юм. Сүбэдэ Баатараас гадна нөгөө хүүхэд ач нар нь бас ингээд Монгол цэргийн жанчдууд болсон 3 удам танцсан. 90-ийн түүх байдал юм уу дэлхийд дээр? Гэхдээ үгүй яг удам танцсан цэргийнхэн зөндөө байдаг баг. Гэхдээ ингэж одоо том гавьяа явуулж исэн цэргийнхэн бол тийм түүх ховрдоо. За Сүбэдэ бол бүр яг их Монгол улсыг байгуулсан хүн бол таарч байгаа үз. За өмнөд сүм улсаас авахуулаад Адриатын тэнгис хүртэл байлдааны ажиллагаа явуулсан биз дээ. Ингээл нэг тийм тулуухантай их холбоотой яваад байгаа байхгүй.